сонсгож энэ улсын хурлыг одоо бид иргэд маань ийм бухимдалтай байна гэдгийг одоо хүргэх зорилготой ийм уулзалт юм аа. Өнөөдөр бид нар утааг бараг 20 гаруй жил ярьлаа. Утаа гэж энэ асуудлыг бүгдээрээ мэдж байгаа мөртлөө шийдэхдээ яадаг вэ гэхээр бизнес болгочдөг байсан. Утаагүй 100, утаа гаргадгүй яндан гих жишээ. Нийтдээ 147 тэрбум төгрөг 60 орчим сая долларыг энэ бизнес ашигласан байна. Та бүхэн санаж байгаа сонгуулийн үеэр би иргэдээ сонсдог ерөнхийлөгч байлаа гэж ярьж байна. Ингээ та бүхнийг одоо сонсох гэж энэ уулзалтанд бэлдсэн юм аа. Өнөөдөр төрийн тэргүүнийхээ энэ уулзалтанд хүрэлцэн ирж энэ эндэр дээр гарч ирсэн юм аа. Бид хуваараа ажил эрхэлдэг. Миний гэр бүлийн ам бүлийн байдал 4, сарын өргөө орлого дунджаар 5-аас 600 мянган төгрөг байдаг. Тэгээд энэнийхээ 270 мянган өрөнд одоо зээлэндээ өгдөг. Тэгээд үлдсэн 330 мянга, юм үедээ 400 мянгаар нэг сарын хэрэглээ өргөө орлогоо болгодог. Өөрөөр бүр баллаа хийсэн шүү. Би энэ шүүхээр нэг олон удаа явсан. Энэ шүүхд одоо шүүх биш болсон байна. Тийм учраас одоо танилцаа одоо бүр их хувийн бичлэг одоо тэр юм энэ цагийн хүүхдүүд үзсэн шүү дээ. Энэ сонгон найрхан дүүргийн 32 хорооны иргэдийн нийтийн хурлыг хамгийн хурааж авчаагаад тэгээд намын гишүүдээр цуглуулад тэгээд бүгдийг аваа хийсэн. Хөөсөн дандаа. Энэ нэгэн гарсан хэвлийн багвар нэгэн болсон. Одоо энэ манай шүүх ажиллахгүй та шүүх товлох хүн шүүхэд товлох хат солих таны ганц том. Юу ч сайн дээр ажлын хэсэг байгуулаад гэж энэ дээр ажиллаад байна. Хойроо хөдөлмөр эрхлэгчдийн нөгөө банкны зээлтэй хүмүүсийн өрийг барагдуулахлаар өөр даалгавар өгч ирсэн. Энийг яаж хийх гэж юм бол цаанаас их усүр ямар байгаа юм бол их хуралдаагаа яаж ойлгож хийх юм бол энэ талаар товчхон тайлбар өгөхгүй юу? Тэгэхгүй бол хүмүүс энэ бодлоо сонгуулийн сурталчилгаа гэж тийм юм гадар яваад байх юм аа. Өөр юм. Амжилт хүсье. За одоо баруун талаас за манай ерөнхийлөгчийн хамгийн газрын ивент байдаг иргэний танхимын асуудлаар тодорхой санал тавих гэсэн юм аа танд. Иргэд дуу хоолойгоо төр засагтаа хүргэж чадхаа байчлаа. Сонгон найрхан дүүрэгт. Иргэдийн нийтийн хурлаа дээрэмдүүлсэн. Нэг намд дээрэмдүүлсэн. Монгол их орон маань сүрлээ. Их орноо аварья. 2 дугаар сарын 1-нд бүгдээрээ жагсгаая. Тоошилт мэдээлэлээр тавхан том дуурчаа усууд битэрээ Сүматрын далгаа дээр очиж энэ их хурлыг тараахын төлөө тэмцэхийг уриалж байна. Баярлалаа. за дараагийн зүүн талаас